2025 оны төсвийн тухай хууль Монгол улс 2 дахь удаага тодтогдол оруулах гэж байна. Эхнийх нь алдагдaltaгүй төсөв батлах ёстой гэсэн шалгуураар тодтогдол хийжсэн бол энэ удаад дэлхийн эдийн засаг, геополитик, улс орнуудын харилцаа, үйлдвэрлэлийн салбар хийгээд түүхийн эдийн зах зээлд нөлөөлж байгаагаас үүдэлтэйгээр энэ удаагийнхаа төсөвт тодтогдол оруулахар боллоо. За гэхдээ төсөвт тодтогдол оруулахдаа иргэдийн нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсөнд гар хүрэхгүйгээр төрийн хэмжээнд хэмнэлтийн гормоор тодтогдол оруулна гэдгийг засгийн газрын тэргүүн хийгээд сангийн сайдын зүгээс тайлбарлаж байгаа юм а. За тэгвэл энэ удаагийн тодтогдлыг ямар замаар хэд орчим төврөөр тодтогдох вэ гэдгийг хамтдаа харцгаая. Баг шимчээс бусад төрийн албаны оронтой 9% бууруулж 261 тэрбум төгрөг хэмнэн төсвийн ерөнхийллийн захирагч хоорондын чигүүрэг бүтэц шилжүүлж 8.4 тэрбум төгрөгийг тодтогно. Харин төсвийн байгууллагуудад үйл ажиллагааны зардлын хэмнэлтээр 104.4 тэрбум төгрөг, хэрэгжиж эхлээгүй байгаа хөтөлбөр арга хэмжээний зардлыг нь хэмнээд 617.3 тэрбум төгрөгийг энэ удаагийн төсвийн тодтголоор хэмнэхээр байгаа юм а. За угтаа 2025 оны төсөвт 2.3 их найд төгрөгөөр тасрах магадлал байна гэж сангийн сайд хэлж байсан бол за үлдэж байгаа хагас жилийн хугацаанд үүнээс ч илүү хэмжээгээр буюу 3.3 их найд төгрөг 2025 оны төсвийн орлогоос тасрахаар байгаа учраас нэгэн яаралтай гормоор энэ удаагийн төсөвтөө тодтогдол оруулах шаардлагатай гэж тайлбарлаж байгаа юм а.